Юуны өмнө шатлын холбооныхоо ерөнхийлөгч, нийтийн тасгалжуулагч Эдуард Амжилттай халуун баяр хүргэж ярьж байгаа энэ автохаар онлайн олимпиадад амжилттай олох хүсье. Энэ жилийн Токиогийн олимпиад хойшлогдсон. Харин шатрын олимпиад бол давуу байдлаар шилж онлайн хэлбэрээр анх удаа зохион байгуулагдах гэж байна. Манай баг тамирчид Аазда эхний том байрт шалгарсан учраас тэргүүн хэсэгт тоглоно. 163 орон оролцож байгаагийн тэргүүн хэсэгт буюу А хэсэгт зиндаа зэрэглэлээр тэргүүн хэсэгт манай тамирчид оролцож байгаа нь бас манай шатрын бас нэг амжилт гэж бодож байна. Манай залуучууд сүүлийн үед дэлхийн шатрын спортод их амжилттай тэргүүлж өрсөлдөж явж байгаад бас онцлог нэмэгдэх зүйтэй. Манай шинээр их маструуд сүүлийн жилд доллар төгрөг гарлаа. Энэ бол манай шатрын холбооны хөгжлийг бас харуулж байгаа гэж бодож байна. Зуны анх дугаар онлайн олимпиадад амжилт гаргаж улс орныхоо нэрийг сургалтуулахыг хүсье. Токиогийн олимпиад бол биеийн тамирын олимпиад. Харин шатрын олимпиад бол оюун ухааны олимпиад гэж дэлхийн олимпийг хоёр төрөлд хувааж үзэж болно гэх юм бол энэ бол олимпиад дүүцгүүц оюун ухааны том өрсөлдөөн олимпиад дэлхийн оюун ухааны олимпиад өндөр амжилт гаргахыг хүсье. Монголын олимпиадад оролцож гişээ багийн тамирчдад их хурлын дараа Монгол улсын төрийн талбай гардуулна. Хүн даваа мастер багийн ахлагч гардаж авна. Монгол улсын төрийн талбай их хурлын дараа гардуулж онлайн олимпиадын тэмцээнд Монголын талбай мандуулахыг хүсье гэж байна. Тамирч яг ард тамирчдад